За Монголын барилгын үндэсний асоциацийн удирдах зөвлөлийн ээлжид хурлуулсан байна. Хурлаараа барилгын салбарт өөрчлөсөн хүндрэлтэй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах арга замын талаар санал бодлоо солилцсон байна. Дэлхийд дахинд болон Монгол улсад үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас барилгын материалын үн өсөж олдоц ховордсон, түгэргийн ханшийн уналт болон барилгын төслийн санхүүжилтийн их усөрөд зогссон, иргэдийн орон сууц худалдан авах чадвар буурсан зэрэг олон хүндрэлтэй асуудал барилгын салбарт тулгараад байна. Яг энэ цаг үед энэ удаагийнхаа удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог гэлээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар барилгын салбар хамгийн их нөлөөлөлд орсон 5 салбарын 1-р жигсэж байна. Монголын барилгын үндэсний асоциац барилгын олон нийтийн төлөвлөсөн том байгууллага эзэдийн холбооны хувьд салбарын зайлшгүй шийдэх хөгжлийн асуудлууд болон цаг үеэс урган гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд дэлхийн нийтийн болон дотоодын зах зээлийн орчны өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч судалгаа, шинжилгээ, баримт дүгнэлтэн дээр үндэслэн тооцоолол дүгнэлттэй мэргэжлийн гарц шийдлийг гарган бүхэл асуудал дэлхийн хөгжлийн хандлага менежментийн зарчмаар ажиллаж байж хэмээн бид салбартаа үйл ажиллагаагаар ялгаран хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй салбарынхаа болон компаниудынхаа эрх ашиг сонирхолд нийцсэн мэргэжлийн төрийн бас байгууллага болон орчин тогтнох боломжтой юм а. Бид Монголын барилгын үндэсний асоциац төрийн бас байгууллага стратеги төлөвлөгөө 20-24 оны тодтголыг цаг үеийн нөхцөл байдал гадаад орчны салбарын зорилтуудыг тусган боловсруулсан төдийгүй ерөнхийлөгчийн дэргэд Монгол улс дахь зах зээлийн судалгаа, менежментийн чиглэлээр тэргүүлдэг мэргэжлтнүүдээр бүрдүүлсэн стратеги бодлогын зөвлөх нэгжийг байгуулахаар санаачилсныг ерөнхийлөгчдийн зөвлөлийн хурлаар батлаад байна. Өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа улс орны дэлхийд дахинд үүсээд байгаа энэ хүндрэлтэй нөхцөл байдлын үед бол бид бас нэг мэргэжлийн төрийн бус байгууллага байж ажлын зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна. Тэгэхээр энэ хурлаар маань өнөөдөр бол стратеги төлөвлөгөөнийхөө тодтголыг хийгээд ямар асуудалд бид нэр судалгаа шинжилгээ нотлогоотой хандаж ажиллах вэ гэдэг энэ гол асуудлыг өнөөдөр хэлцгээд цугласан байж байна. Монголын барилгын үндэсний асоциац төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийн дэргэд стратеги бодлогын зөвлөх нэгжийг байгуулахдаа Монгол улс дахь зах зээлийн судалгаа менежментийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтнүүдээр бүрдүүлэх юм байна. Мөн стратеги төлөвлөгөө 2020-оос 2024 тодотголдоо цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх, ингэхдээ гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байна. ФОПКА буюу Аз баруун номхон 70 гэрээлэгчтэй олон улсын нийгэмлэгт 2015 оноос гишүүнчлэлээр элсээд 2018 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Энд бол 19 орны ийм ассоциацууд буюу барилгын салбарын хүмүүсүүд инженерүүд өөр өөрийнхөө орныг төлөөлөд ажиллаж байгаа. За ингээд энэ байгууллагатайгаа бид нар Монгол улсын барилгын салбар буюу бүтээн байгуулалт дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын инженер, олон улсын зөвлөх инженерүүдийн буюу фитикийн гэрээг Монгол улсад нутагшуулах яг энэ чиглэлээр бол бас гардан үйл ажиллагаагаа ингээд явуулж байна. Тэгээд Солонгосын Housing Association болон Солонгосын барилгын ассоциацтай бас нэг хамтарч нэгт хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ингэснээрээ бид нар аль болох Монгол улс руу өнөөгийн хүнд бэрхшээлтэй байгаа нөхцөл байдлыг хөрөнгө оруулалт, шинэ техник технологиг нэвтрүүлэх энэ чиглэлийн хүрээнд бол хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааг бол эрэлхийлж байгаа. За манай барилгын үндэсний асоциац бол жилд 4 удаа цуглаж удирдах зөвлөлийн хурлыг хийдэг, тайлангаа сонсдог. За нийгэм тулгамдаад байгаа маш олон асуудлууд дээр холбогдох яамандаа санал төвшүүлнэ. Их хурл засгийн газарт бас санал төвшүүлдэг. Ийм ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгээд өнөөдрийн энэ ээлж 4-р хуралдаан маань бас өнөөгийн нийгэмд барилгын салбарт тулгамдаад байгаа том асуудлууд дээр шийдэл орц гарц гаргах талаар бас зөвлөлдөнө. Монголын барилгын үндэсний асоциац төрийн бус байгууллага нь 2018 оноос барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгож байгаа. Ингэхдээ 2019 оноос хагас цахимжуулсан бол 2021 оны 7 дугаар сараас e-Mongolia системд холбож бүрэн цахимжуулжээ. Мөн барилгын мэргэжилтэд мэдлэгтэй залуусаас бүрдсэн бригадуудыг чадваржуулах чиглэлээр зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.